Сайн байна уу? Сайн байна уу? Сайн аа. Өөрөө. За та хэд минь коронавиг ажирахгүй сайн давж байгаа би тэдэн итгэлтэй байна. Манай энд болохоор өдөр хоног жоох өсөөд би тэд жоох айц сүцтэй гэрээсээ гарахгүй байгаа. Халдварын тоо бага байх ч гэсэн би хүүгээ айгаад ерөнхийдөө сургуульд явуулаагүй. Энд одоо хүртэл халдвар нь өсөж байгаа ч гэсэн сургуулаа хаагаагүй байгаа. Эндээс ингээ харахад Монгол улс үнэхээр мундаг байна гэж харж байна. Бусад хүмүүс ч гэсэн айгу мундаг байна штэ. Ингээ хүмүүсээ хамгаалаад эдийн засгийн санхүү ингээд санаа зовхгүйгээр хүмүүсээ хамгаалж байгаа нь үнэхээр мундаг санагдчихэв. Том улс өрн байлаа ч гэсэн ерөөсөө бас ингээл жоох удаан байд юм байна. Монгол бол мундаг явж байгаад бид хоёр бол үнэхээр баяртай байгаа. Миний харь юу гэж бодож байна? Энд одоо байгаа хүмүүс бол баг тий Монгол одоо хамгийн аюулгүй газар мэт одоо бид нар төсөөлөгдөж байгаа байхгүй тий. Тэгэхээр энд австралчууд яаж ийм нэхэр илүү их тайван гэх юм уу яалтаа дор нь хариу авахгүйгээр хариу арга хэмжээ авахгүй удаага халдвар авсан хүний тоо бол нэлээд өсөж байгаа. Тэгээд одоо багаар бол нөгөө карантины төвшингээр нь одоо ингээ барьж эхэлж байгаа хэдий боловч одоо 10 жилийн хүүхдүүд сургуульд явсаар байгаа. Их сургуулиуд бол хаагдцсан. За тэгэхээр маш олон хүмүүсийг одоо гэртээ цагийг өнгөрөө гэж зөвлөж байгаа. Тэгэхээр яг тэрний дагуу бид хоёр өнөөдөр та хэдтэйгээ юу хуваалцах гэж байна вэ гэхээр бид хоёрын Netflix-ээс үзсэн хамгийн сонирхолтой 5 зураг киног танилцуулах гэж байна. Одоо entertainment байдлаар байхаас гадна гол нь одоо Netflix дээр байгаа болохоор англи хэлийнхаа сонсох, унших чадваруудыг бас зэрэг хөгжүүлэх ийм боломжтой. Гэхдээ кино үзэж байгаа учраас нөгөө хичээл хийж байгаа мэдрэмж төрөхгүй нэг мэдгээд урт хугацаанд үзээд сонсгол болон уншлахаа ингээд сайжруулах юм боломжтой байгаа. Тэгэхээр одоо янз бүрийн кинонууд үзэх гэж ингээд цаг алдчих яхахын оронд тэ хүн үзсэн үнэхээр сонирхолтой гэдгийг мэдж байгаа юм кинонуудыг үзвэл илүү дээрх гэж бодож байна. За бид хоёр ч гэсэн та хэдээсээ бас Netflix дээр үзсэн хамгийн гоё киногоо бид хоёр санал болгоосоо гэж хүсэж байна тэ. Бид хоёр бол бас дараагийн сонирхолтой киногоо үзэхээр бас төлөвлөж байгаа. Тэгэхээр та хэдийн санал болгосон кинон дотроос бас бид хоёр үзэх сонирхолтой байгаа тэ. Тий. Тэгээд минийэр ер нь кино үзэхээр тэр сайн гэдээ надад үзүүлчихсэн. Тэгээд ер нь миний хийл айгу сайжирсан. Тэгээд шагаагийн хөгжүүлсэн зөвлөгөө болохоор хилээ сайжруулах зорилгоор одоо англи хэл дээр үзэж байгаа хүмүүст бид хоёр зорж байгаа байхгүй. Тэгэхээр яг кино үзээд ямар үр дүнтэй гэж хайртай хэлж илаа. Тийм ер нь бол яг кино үзэх чинь төвшнөөсөө хамаарна. Анхан шатны хүмүүс бол анханаас дунд шатны хүмүүс бол аль болох сабтайтлтай нь үзсэн дээр ягаад тэгэхээр шууд сонсохоор бас ойлгохгүй шүү дээ. Сабтайтлтай үзэхээр яг үхээр магадгүй сонсохоос илүү уншихад илүү их анхаарал хандуулна. Гэхдээ энэ яг тухайн унших чадварыг сайжруулахаас гадна хурдан уншаа сурчдаг бас тий газ ингээд дараагийн үгнүүд гарч ирэхээс өмнө хурдан уншин үгийнх нь утгыг ойлгохгүй ч гэсэн нөгөө нүдэндээ тогтоогоод авчдаг ийм үг байдаг шүү яаж бичдэг вэ гэдгийг сураад авчдаг. Тэгээд дунд бол түүнээс дээш шатныхан бол аль болох бас сабтайтлгүй үзэх юм бол илүү сонсох чадвар дээр илүү анхаарна. За тэгээд кино үзээд англи хэлний сонсгол сайжирна гэдэг нь яагаад тэгж байгаа вэ гэхээр бид нар номноос одоо ямар нэгэн үгийг зүгээр утгыг нь ойлгоод ингээд орчуулгын мэдээд авдаг бол кинон дотор бол яг ямар нөхцөл байдал ямар сэтгэлийн хөдлөлийг гаргахад энэ үгийг ашигладаг вэ гэдгийг бүр ингээд мэдрэмжээр нь сурна гэсэн үг. Би болохоор бас яг нэг телевиз үздэг хүн биш, киноч бас нэг үздэг хүн байгаагүй. Тэгээд хайртайгаа суугаад тэгээ манай хүн англи хэлээ сайжруулъя гэж очивол кино үзсэн. Ууч би бол ерөөсөө хошин шог үзэж байгаа унтаад өгдөг тийм хүн байсан байхгүй юу. Тэгээ харин манай хүн англи хэлээ сайжруулгээд кино үзснээс хойш би бол нэрээ үнэхээр кинонд манай хүн ер нь бол яг англи хэлийг бол яг барьж аваад юус хийж үзэж байгаа. Тэгээ яг ингээд гэтэн чи урт хугацааны зүйлсүүдээ те нэг ганцхан сарын дотор кино үзэл бүр амар болчихно биш. Урт хугацаанд завж хөлөөгөөрөө те зөвхөн кино үзээд хилчин бас сайжна гэсэн үг бас биш. Тэгэхээр зэрэг бүгдийг амжуулна. Гэтэ кино үзэх нь өөрөө нөгөө түрүү хэлсэнчлэн сонирхолтой учраас те нэг хичээл хийж байгаа зовж байгаа мэдрэмж төрөхгүйгээр одоо сонсгол чинь яриа чинь уншлах чинь зэрэг сайжраад явж байдаг. За тэгээ хэрвээ та докюментари ч юм уу түүхэн ч юм уу тийм төсөөлөг үзэх юм бол англи хэлээс гадна нөгөө ерөнхий мэдлэг чинь бас сайжирна те. Тэгээ ерөнхий мэдлэг сайжрахаар яг хөр энэ бол IELTS центрт бол бас ерөнхий мэдлэг амар хэрэгтэй байдаг. Түүхийн талаар мэдлэг ч гэсэн ер нь бол маш хэрэг болдог байгаа. За тэгээд хоёулаа кино руугаа орцгоох үү. За тэг миний харихлаа. За бид хоёр 5 киногоо жагсаасан байгаа тий. Хамгийн шилдэгээс нэглэв үү? 5-аас нэглээд явъя тий. За бид хоёрын үзсэн одоо санал болгох киноны 5 дугаарт ямар кино вэ? Миний харилч.
Vikings. Би айгаар дуудлагын буруу хэлээд нөгөө чи буруу хай. Хачи болно. За тэгэхээр энэ кино бол бас их гоё. Яадаг вэ гэхээр энэ болохоор дайн байлдантай одоо тэр нэг мундаг удирдгчийн тухай гардаг байхгүй юу. Гэхдээ хүүхдтэйгээ үзчихвэл жоохон дараа нь үтсэн дээр. Яагаад гэвэл жоохон том юм гардаг, жоохон алаан хитан гардаг тиймэрхүү байхгүй юу. Тэгтээ гоё. Тэгтээ энэ би гадаад кинон дээр дайн байлдантай кинон дээр анх удаа үйлсэн. Тэгээд тэр хэсэг ашгүй алчлаа гэдэг. Нөгөө нэг чи харин дайн байлданд явсан чинь 11 хүүхэнтэй болчтой нөгөө хааж. Тэгээд би тэрийг өөрийгөө орлуулж бод. Тэгээ шагааг ирэхэд харахад дургу өрөөл. Чи бас тийх байсан уу гэ. Наа чи өөр кино штэ хараа гэлтэй ч тийм. Энэ үнэхээр гоё кино бас үзээрэй за. Тийм. Дөрөвдүгürt нь болохоор Stranger Things гэж. За энэ болохоор би бол одоо юу гэдэг нь жоохон аимшиг ч юм уу тиймэрхүү төрлийн кинод их муултай үздэггүй ер нь бол. За энэ бол яг хөө гэхээр үзсэн хүүхдүүд гол дүрдэн тоглосон. Гэхдээ юм сонин те strange те сонин хачин зүйлийн талаар одоо гарч байгаа юм л та. Тэгэхээр энэ бол ингээд тийм айсан ч юм уу жихүүд сүрмээр ч юм уу яах бол ямар амар юм бэ ч юм уу тийм шар үсэг босгосон юм өчүүд маш олон байсан. Миний хувьд бол шал өөр мэдрэмжийг өгч чадсан. Гэхдээ бүр хитрхи тийм аимшиг кино. Аимшиг кино бол биш. Гэхдээ одоо яах бол доо хаанаас яах бол гэсэн нэг тийм сонир мэдрэмжтэй. Одоо ямар хинтэй шин мэдрэмж өгсөн юм киногоо. Тэгээ хүүхдүүд гол дүрдэн тоглолдог. Нэг хүүхэд найз нь алга болоод түүнийгээ ирж хайх явдлаа. Ингээд иймэрхүү зүйлээр өрнөдөг байгаа. За тэгээ энэ киног бас та хэдэд сан толгомоор нь ягаад хизээж та хэдэг өөдөхгүй яах бол ийх бол гэсэн байнгын юм байдалтай. Ер нь бол нэг ангийг үзчих юм бол тэгэл дараачлаад үзмээр санагдаад идэг тийм кино байсан. За дараагийнх нь болохоор 100 монголоор 100 англи хэлчихчих. Хэл юутаагаар би хэл юутаагаар тэгээ 100 дээр гардаг. За тэгээд энэ яадаг вэ гэхээр манай дэлхий сүнөөд маш олон жилийн дараа хүмүүс нөгөө сансар дээр амьдарч байгаа байхгүй юу тийм юм Монгол дэлхий нөгөө амьдрах боломжгүй болоод тэгээд сансарлаа явж байгаа байхгүй. Тэгээд тэнд маш олон жил амьдраад тэндээ бас дүрм журамтай. Тэгээд нөгөө одоо юу гэдэг нь тухайн үед хөнгөн тийм ял авсан хүмүүстэй ингээд тусад нь байж исэн, байлгаж исэн, хорж исэн. Тэдрийг нэг 100 залууг дэлхүүрөө одоо юу аажуу одоо амьдрах боломж байна уу гэд нөгөө хэд ч туршилтаар явуулчихдаг байхгүй юу. За тэгэл бүх юм эхлэн шүүдээ хүмүүс минь. За тэгээд энд юу болно гэж бодож байна. Дэлхий ямар байдалтай байх уу? Тэгээ ерөнхийдөө бас надад тэр нь болохоор юу бодогдуулсан гэхээр ерөнхийдөө бид нэр хэрвээ байгальтайгаа буруу харьцах юм бол яг л тийм амьдрал бид нар хүлээж байгаа юм шиг надад санагдсан. Миний болохоор нөгөө байгаль дэлхий талаас нь харсан бол би бол илүү нөгөө удирдахч те чадвар яг ингээд одоо юу гэдэг нэгэн хэмжээнд байгаа хүмүүсээс яаж удирдахч болон одоо буцаж гарч ирэх үү, яаж тэр хүмүүсийг өөртөө дагуулах уу, чухал шийдвэр гаргах ёстой үед яг ямар шийдвэр яаж гарах уу ч гэдэг юм уу илүү нөгөө удирдахч талаас нь харуулсан кино санагддаг. Маш олон удирдахч ээлж солигддаг те. Тэр аль нь илүү сайн бэ, яавал сайн удирдахч байх вэ гэх мэтэр нэг маш сонирхолтой кино байгаа. Тэгээд одоо бол арай дуусаагүй байгаа те. Дуусаагүй ахаад сизон байгаа. Тэрнээс гадна тэн дээр бас нэг мундаг эмэгтэй хиний дүү штэ хинтгэлээ хиний дүү за та хиний дүүг мэднэ удахгүй заа үзэх юм бол их гоё. За хоёрдугаарт нь болохоор How I Met Your Mother гэж. Энэ бол үнэхээр гоё кино. Бид хоёрын хувьд бол одоо энийг үзснээр энэ хамгийн сүүлийн ангийг үзэхэд маш дотны найзуудаасаа салж байгаа мэт тийм мэдрэмж төрсөн те арай. Тий, хоёр өөр улс руу явж байгаа юм шиг нэгсэн ингээд салаа явж байгаа юмсан гэсэн. Тэгээд эхний нэг хоёр анги нь болохоор надад жоохон ойлгоход хэцүү байсан. Яг тэгвэл нөгөө яриад нөгөө инээдтэй юмнуудаа хэлж байгаа болохоор үйлдэлээрээ нэг зүгээр л ингээд ярьж байгаа мөртлөө цаана үгнүүд нь амар тийм явахт тэгээ инээдтэй байсан юм байлаа. Тэгээ эхлээ үзэхэд надад жоохон хэцүүсэн. Тэгээд дараа нь эхний нэг хэд ангийг шагаатай ингээ орчуулуулад энэ яг юу гэж байгаа тэгж байгаа гэдэг юм. Ерөнхийдөө тэр үгнүүдээ жоохон ойлгоод ирээд тэгээ надад ерөнхийдөө их гоё киноос сүулдэ бүр тэрнээс салж чадахгүй гоё байсан. Одоо яг үйл явдал юу гэхээр ерөнхийдөө нөгөө Friends гэдэг кино гэдэг те цуврал тэрнтэй төстэй гэсэн те хэдэн найзуудын амьдралын талаар, хайр дурлалын талаар ингээ өдөртмөн амьдрал ямар ч зодон цохон гарахгүй байнга л ярина. Тэгэхээр энэ бол яг англи хэл сурах гэж байгаа хүмүүст бол та нэг номер зөвлөх кино тийм ээ. Тий. Тэр кинонд гарч байгаа уучлаарай. Тэр кинонд гарч байгаа үгнүүд нь өдөр тутмын байгаад дээрэс нь орчин үеийн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бидний амьдралын хэрэгцээнд эднэр ингэж нөгөө бид нар нөгөө ингээд
одоо яг штэ ч юм уу одоо юу гэдэг монгол хэлэнд бас ингээд залуучууд хэрэгэлдэг үгнүүдийг бас сурах боломжтой юм шиг надад санагдсан. Гоё. Маш гоё. Тэгээ ингээ удаан тэгээ энэ хүүхэн л яг эхнэр нь ээж нэм болов гэл. Энд чинь бол нэрнээс нь харахад те би танаа ээжтэй чи яаж уулзсан гэж гэсэн утгатай нэртэй байгаа ш те. Тэгэхээр за энэ ээжийг одоо танилцуулж ийн гэхээр л биш байгаад байдаг. Ингээ яваад байдаг. Төгсгөлд нь тэгээд яг ээж нь гардаг ингээд үнэхээр гоё сонирхолтой зүйлүүд болно. А магадгүй акшн энэ төр сонирхдаг хүн байх юм бол энэ кино бол ямар ч акшн юм байхгүй шүү те. Зөвхөн яриа гарна. За тэгээд тааж үзээрэй те. Эхний 1-2 анги жоох өөдрөгтэй байж магадгүй шүү дээ. Тийм. За номер 1-т ямар кино орсон бол зазраараа. За номер 1-т бол бид хоёр санал нэгтэйгээр оруулсан байгаа. Money Heist гэдэг кино. Энэ болохоор яг Америк кино ш, Европын кино те. Тэрийг ингээд дуу оруулсан. Англи сабтайтлтай. За Money Heist гэдэг чинь бол одоо мөнгөний одоо дээрэм гэсэн үг байна шүү дээ. Банк дээрэмдсэн ийм үйл явдал гардаг ийм кино. Тий. Энэ кино банк дээрэмдэхдээ бүх юм ингээл бодцсон, төлөвлөлтсөн, үнэхээр гайхалтай гоё. Одоо энэ кинон дэр би бол зүгээр үнэхээр би баг шүн зүүдэлж хондог байсан энэ кино. Би бүр ингээд бүр дуусгамаар санагдаад тэгээд бүр тэгээд нэг шагаа ажилдаа явчихаар хурдан ажилласаа ирээс энэ киног хурдан үзэх юмсан гэж бодоод амар гоё дүүсэн. Одоо яах вэ гэвэл нөгөө хэд нь баригдах болов гэл тэр хүмүүсийг цуглуулад нэг одоо баг болоод яаж ч тийм дотроос хин тэнэгдэх үү, хин мундаг байх уу. Тэгэл тэднэрт тэр олон хүмүүс чи янз янз болж байгаа маа. Тэгээд тэр зохион байгуулж байгаа уур чадвар тэр толгоо тий. Ерөөсөө тэр энгийн одоо банк дээрэмдэг кинонууд байдаг шүү дээ. Тэр чинь биш тэгж бодож байгаа бол шал өөр. Тэрнээс чи өөр айгүй гоё. Санаанд оромгүй шийдлүүд бас их гоё кино л да тий. Тэгээ бид хоёр бол үзэж байхдаа бол намайг ажилласаа гэртээ ирэхэд манай хүн бол бүх юм бэлзээ хоол бүх юм бэлзээ ерөөсөл усан дараа л хоол идэл кино үзэх юм болсон. Яг би тэр кинонд үеийнхэн тул би нэр үнэхээр хөдөлмөрлсөн байна. Цаг зав гараад яг энэ киног дорн гэс дуусгах юмсаа гэ амар сонирхолтой кино. За тэгээд сизны одоо 4 дахь хэсэг нь part 4 нь бол 4 сарын 3-нд орно гэсэн дөнгөж имэйл сая уншсан чинь тэгсэн байна. Битэр бүүн баяр байна. За тэгээд яг гоё үе дээр экзектэй үе дээр одоо зогссон байгаа тий. За тэгэхээр та одоо битэрийн хэлсэн энэ 5 сериал киног тий үзээд аль нэгийг сонгоод үзээрэй тий. Акшн кинон дуртай бол тий 100 гэдэг юм уу Vikings гэдэг тий Money Heist гэдэг юм уу яриа илүү хилээ сайжруулъя гэж бодож байвал How I Met Your Mother энэ бол үнэхээр сонирхолтой инээдтэй. Тэгээд маш их яриа гардаг учраас англи хэл сурах чинь бас нэмэр болно гэж бодож байна тий. За мэдээж хүн болгоны сонирхол өөр учраас магадгүй зарим нэгд нь таалагдахгүй байж магадгүй. Гэтэ та хэд гэсэн бид хоёрт бас санал болгоорой. Тий. Үзсэн киногаа штэ тий. Энэ үнэхээр гоё кино. Үзсэн ч хизээч тий шал дэмий цаг хугацаа өнгөрөхгүй гэсэн үүднээс бас зөвлөн гэж найдаж. Ямар шхуу төрлийн кино байгаас тэ гэж хүсэж байна. Тэгэхээр миний бодлоор бол тийм амар гоё сэтэл өгвөл энийг би хийж чадна гэсэн нэг тийм сэтэл тийм гоё мотивашн өгсөн тийм урам зориг өгсөн тийм кинонууд бас байвал бас гоё эмгтэй хүчрэг эмгтэйчүүдийн талаар тийм бодит кинонууд байвал надад санал болгоорой. Миний ямар кино үзмээр. Би ч гэсэн адилхан л ер нь бол яг урам зориг өгсөн юм одоо юу гэдэг амжилт бүтээлэнд хүрсэн зорилготой хүрсэн тэгээ иймэрхүү багасаа иймэрхүү кино дуртай байсан бэ. Тэгэхээр яг битэрийн хэлсэн 5 кино магадгүй энэ зөвхөн нэг Австралийн Netflix дээр байдаг. Монголын Netflix байгаа эсэхийг бас хэлж мэдэхгүй байхгүй гэж бас магадгүй шүү та бас шалгаад үзээрэй тийм ээ. Өөр байдаг гэсэн контентууд нь. Одоо цагт бол биднэрт бас арай гоё гохгүй юу яадаг вэ? Дээр үед бол бид нар их орно хамгаалаханд бол дайм байлдаанд орж ээж их орно хамгаалдаг гэсэн бол бид нар одоо гэртээ гараа угаал тэгэл их орно хамгаалаад сайхан гарахгүй байхад л их орно бус хүмүүсээ хамгаалах боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр та хэд маань одоо хийж болох их орныхоо төлөө хийж болох одоо энэ зүйлийг өөрөөхөө хийж чадлах зүйлийг маш сайн хийгээрэй. Гараа савхараа гэртээ сайн байгаарай. Баяртай. Bye bye. Bye bye.